Библиэс маань үг унших оюун бат таныг хамттан орж байгаамаа. За, амилсан баярын минь төргий. Бүгдээрээ сайн байцгаана уу? За, Филиппой 2:1-ээс 11. Филиппой номны 2:1-ээс 11. Олсон уу? Унших уу? За, Христийн дарууг дуурайх уу? Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүү болоод өрөвт сэтгэл бий бол адил сэтгэж, адил хайртай байж, нэгэн бодолтой байж баярыг минь гүйцээ. Юугч амж, санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Иесуст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө мөхс болгож үхэлд загалмайн хүлд хүртэл дуулууртай байв. Тиймээс Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд аливаа нэрнээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ нь Иесусийн нэрд тэнгэр газар дээр, газрын доорх бүгд өвдөгсөгдөж Бурхан эцгийн алдрын төлөө Иесус Христ бол эзэн гэж хэл бүхэн хүлээн зөвшөөрхийн учир ажээ. Есүс амьсан. Амен. За одоо ингэж бүгдээрээ мэдлээ шүү зэ. Тийм ээ, тэр амьсан гэж хэлсэн шүү зэ. Есүс амьсан. Амен. Бүгдээрээ хажуучуудынхаа найзтай нэг сайхан ингэ мэдлэлчээ. Есүс амьсан гэхээр өдөрсөн. Тийм ээ, тэр амьсан гэж хэлсэн. Амен. Халелуя, Есүс амьсан. Амен. Есүс амьд байна. Амен. Халелуя. Тийм ээ, бидний эзэн Гетсеманд үнэхээр ганцаардан залбирч байсан. Загалмай дээр цовдлогдсон. Гэхдээ бидний эзэн амьд байгаамаа. Амен. Хадан булшин хоосон байгаамаа. Амен. Христэд итгэжтийн хамгийн утга учир бүхий баяр бол амьсан баяр юм аа. Шинэ гэрээний итгэгчнэр уулзах болгондоо бие биентэйгээ инхүү мэдчилдэг байсан. Есүс амьсан гэж хэлэхээр нөгөө хүмүүс нь тийм ээ, тэр амьсан гэж хэлдэг гэсэн. Амен. Тэгэхээр Христэд итгэгчдийн итгэлийн гол үндэс юу юм бэ гэвэл ерөөсөө л Есүсийн амьдлалт байгаа. Бид нар Есүсийн амьдлалтыг энэ дэлхий дээр гэрчлэхийн тулд, бие биендээ гэрчлэхийн тулд бид нар цуглардаг юм аа. Амен. Бүтэнсэн өдөр болгон эзний өдөр цугларж байгаа маань бид нар Есүсийн амьдлалтыг бие биентэйгээ хуваалцахын тулд цугларж байгаа юм аа. Амен. Бидний амьдралын утга учир гол зорилго бол амьсан гэснийг тунгаглах юм аа. Би заримдаа боддог юу гэхээр хэрвээ эзэн Есүс ирээгүй байсан бол яах байсан бэ гэж. Та бүхэн бас боддог баха тий хаяа. Эзэн Есүс ирээгүй байсан бол яах байсан бэ гэж. Ер нь бол эзэн Есүс маань ирээгүй байсан бол бидний амьдрал бол нэг тийм орон гэргүй, тогтохгүй тий ингээ бүрэн бүтэн болж өгдөггүй, эцсийн зогсоол нь бол ойлгомжтой. Тэгэд эцээцт яг хүн үхэл юм чиндээ гэл тий. Нэг тиймэрхүү байх байсан баг. Тийм гоё өнгөт биш, тийм саарал байх байсан баг. Харин бидний эзэн энэ дэлхийд ирсэн нь хамгийн сайхан зүйл юм аа. Есүс ирсэн учраас бид нар маргааштай итгэл төгс бид нар тулгарч чаддаг болсон. Маргааштай санаа зовхгүй болсон. Өнөөдөртөө итгэл найдвартай болсон. Маргааш болов болог. Гэхдээ тэнд эзэн байгаа гэдгийг бид нар мэдж байгаа юм аа. Амен. Хүний хувьд нэг маш нэг чухал зүйл бол өөрийнхөө амьдралын их сурвалж юу юм бэ гэдгийг бодож үзнэ гэдэг бол маш их
чухал зүйлсүүдийн нэг гэж боддог. Бидний амьдарч байгаа дэлхий бол ерөнхийдөө тийм аж ахуйн шинжтэй зүйлсүүд маш их болчихсон. Эзэн Есүсийн хэлдгээр тэ юу итгэлээ, юу өмсгөлээ, хүн намайг юу гэж бодож байгаа бол би таалагдах болов, таалагдахгүй болов, 6 цаг тусах уу, 7 цаг тусах уу, тэ автобусын суух уу, таксигаар явчих уу, ингэхүү тийхүү, тэ амьдрал төр чигтээ ингээл нэг аж ахуйн зүйлсээр бол дүүрэн байдаг. Зурагт, радио, телевиз, хүмүүс хоорондоо ярихдаа, тренд, интер гэж ярихдаа дандаа нэг аж ахуйн сэдвтэл байгаад байдаг. Гэтэл хүний амьдралын хамгийн чухал зүйл бол дандаа тийм аж ахуйн зүйлсүүд биш юм аа. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол амьдралынхаа их сурвалжийг ойлгож, таньж мэднэ гэдэг бол хамгийн чухал зүйл юм байна. Амьдралынхаа утга учирыг таньж мэднэ гэдэг бол хамгийн чухал зүйл юм. Яагаад гэвэл хүн зөвхөн хоолны хүчээр биш, мөнгөний хүчээр биш, харин Христэд итгэлээр амьдардаг юм аа. Бидний хамтдаа уншсан Филиппо номын 2-ын 1-ээс 11 дугаар хэсэг бол Христийг яруу тодор дүрсгсэн Филиппо номын гайхамшигтай нэгэн хэсэг байгаа. Ер нь Христийг яг ингэж адилхан гоё дүрсгсэн хэсэг байна уу гэдэг юм бол Библиэс хайвал ер нь маш цөөхөн байгаа. Филиппо номын энэ хэсэг бол үнэхээр гайхамшигтай. Ерөнхийдөө бол ийм хоёр чиглэл явдаг. Эхлээд тасралтгүй ингээд урууддаг байгаа. Дараа нь тасралтгүй өгсдөг байгаа. Хүний амьдрал бол эсэргээр байдаг те. Хүн бол ингээд төрөөд өлгийтэйгээс ахуулаад хөлд ороод залуу болоод ингээд эхлээд дээшилдэг. Дараа нь яадаг вүлээ? Хүчгүй болоод те хижээл болоод тэгээд хөгшрөө тамир танхигаа алдаад урууддаг байгаа. Энэ бол хүний амьдралын зам ёсоо. Харин бид энэ Филиппо номын 20 дугаар хэсгийг 20 дугаар бүлгийн Христийг яруу дотор илэрхийлсэн хэсгийг харах юм бол эхлээд дандаа тасралтгүй доошоо уруудаж байгаа. Яаж вэ гэхээр хүний хэлээр бол ерөнхийдөө бол доошоо орж байгаа гэсэн үг л да тий. Уруудаж. Бүгдийн төрслүүдийг харцгаая. Энд юу гэж хэлсэн бэ бол хэдийгээр Бурхны дүр байсан ч тэгш байх гэсэнгүү. За эхлээд нэг дараа нь өөрийгөө юу ч хүү болгон хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгожээ. Тэгээд үхэлд загламын үхэлд хүртэл дуулууртай байлаа гэж хэлсэн баг. Ингээд ерөнхийдөө доошоо явчих. Харин дараагийн 20 дугаар хэсгээр бол Христийн нэр хүнд бол тасралтгүй дэвшилж байгаа. Тэнгэр лүү цойлж байгаа. Энд үгжсэн үг. Тиймээс Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн. Аливаа нэрээс дээд нэрийг түүнд сойргосон. Есүсийн нэр тэнгэр дэх, газар дээр, газрын доорх бүгд өвдөгсөгдөн. Хэл бүхэн Есүс Христийг эзэн хэмээн өчнө. Энэ бол эцэг Бурхан алдрыг өргөхийн төлөө юмаа гэж хэлсэн байна. Ерөнхийдөө энэ дүрслэлийг ингээд бодож үзэх юм бол Есүсийн хэлж байгаа зүйл ингэж хэлж байгаа. За эцэг Бурхан минь та мэднэ, та бол Бурхан, та бас мэднэ. Би бол бас Бурхан. За тэгээ хоёул бол адилхан. Тэгээ одоо хоёулаа ярьж байгаад те энэ одоо өрөвдөлтөө хүн төрлөختнийг аврахын тулд нэгнийгээ одоо явуулчихъя. Хоёулаа адилхан штэ. Энэ хэсгээр тэгж хэлсэн байна уу? Байхгүй те. Тийм ээ. Би бол Бурхантай адилхан Бурхан. Гэхдээ эзэн минь би явъя. Би үйлчлэе. Би хязгаарлан бодвол хүний биеийг авъя. Би тэнд очиод өлсөн, цанган, уйлна. Би тэнд очиод дагалдагч нартай болно. Дагалдагч нарын минь дундаас нэг нь намайг 30 мөнгөн зосоор худалдаг болно. Би уралтыг мэдрэх болно. Хүн уралтыг мэдрээд яаж өвдөж шаналдгийг би мэдэх болно. Яагаад гэвэл хүмүүс намайг зарах болно. Тэгээд намайг загалмаа руу аваад явхад чадaltaй ирчүүд нь бүгдээр хаяа зүхтаах болно. Хэдэн муусан эмгтээчүүд л үлдэх болно. Тэгээд ирчүүд нь хуучин амьдрал руугаа загсаа барихаар явах болно. Би амьлах болно. Гэхдээ амьсан ч гэсэн тэд нар надад итгэхгүй. Тэр ташуурын ормонд нь хурж үзчихэж те загалмаа дээр цовдлогдсон тэр хадаасны ормонд нь хурж үзчихэд итгэнэ гэж хэлээд надад итгэхгүй. Гэхдээ эзэн минь таны надад өгсөн хүмүүсээс нэгийг нь ч гэсэн би хаяхгүй. Би тэднийг эцсийн хүртэл нь хайрлах болно. Хайр гэж юу гэдвэ гэдгийг би тэдэнд ойлгуулах болно гэж хэлсэн баг. Би яг зарцаад л танд таны хүмүүст үйлчлэх болно гэж хэлсэн баг. Амен. Тэгвэл бүгдээрээ бодож үзье. Дэлхийн хаанчлал юун дээр тогтд юм бэ? Дэлхийн хаанчлал юун дээр тогтд юм бэ? Яг гоо хайр дээр тогтдог болоо. Би бол бас тэгж бодохгүй байна. Нэг хайр дээр бол тогтдоггүй баха.
хаанчлал бол хүчирхийлэлтээр, залим ихтээр, цус урсгахтаар, хуурм эхлэлтээр заримдаа тогтдог. Дэлхийн хаанчлал бол шатлан ноёлох тогтолцоон дээр ингээд тогтдог. Ингээд хамгийн дээдлэлт нэг хүн байгаа. Тэгээд тэрний дараа дахиад нэг хэдэн хүн, тэгээд дахиад нэг хэдэн хүн, тэ пирамид хэлбэртэйгээр тэ шатлан захирч байгаа байдлаар тогтдог. Тэгээ бас дэлхийн хаанчлалын дээр тогтдогыг бол тодорхой газар нутаг болон баялагийг, хүмүүсийг тэ эсхэмчлэн мүлжлэг дээр тогтож яддаг баг. Яаж эсхэмчлэн юу ч үлдэхгүйгээр бүгднийг мүлжиж авах вэ гэдэг. Тэрэн дээр дэлхийн хаанчлал тогтож яддаг баг. Дэлхийн хаанчлал гэдэг бол яг маш их эрх мэдэлтэй хэрнээ өөрийгөө эрх мэдэлтэй гэж мэдэрч чадхаа болчихсон удирдагчдын амбицээр тогтож яддаг баг. Бүгд хамтаа Есүс болон Понти Пилат хоёрын яриаг бас бүгдээ дурсаж санаж иргэн саний. Ерөнхийдөө бол Понти Пилат бол мэдчихсэн. Юуг мэдчихсэн бэ гэвэл за энэ Есүс гэдэг хүн бол буруугүй залуу байна. Нэг сургаалал заагаад байгаа юм байна. Харин энэ Юудын шашны удирдагч нар яаж байгааг бол тэр шашны удирдагч нарын одоо байдалд нь одоо сөрөг нөлөөлөл тэдний нэр хүндийг унгаагаад байгаа учраас алахыг хүсэж байгаа юм байна. Юм Понти Пилат бол мэдчихдэг. Тэгээд юу гэвэл юудэчд хэлдэг байгаа. Та нар шийдгэлтэй гэж хэлдэг байгаа. Тэр нь ямар утгатай вэ гэвэл цаазар авахгүй л гэсэн утгатай. Ерөнхийдөө энэ дээр бас нэг ялгаа гарна. Тэр нь юу гэвэл юудэчд хэрвээ шийдэх юм бол чулуугаар шидэж одоо өгтлэн чулуугаар шийдэх болно. Тэр үед бол яс сугарна. Хэрвээ ромчуудын шийдэхлээр загалмаа дээр цовдлогдох юм бол тэ зөвхөн одоо хадаасаар хадна гэсэн. Тэгээ бид бүхэн санаж байгаа бол Есүсийг яг загалмаа дээр байх үед нь очоод хөлийг нь угуулах гад очдог тэ. Хөл маргааш өдөр нэг сайхан баярын өдөр болох гэдэг нэг юудэчүүд одоо загалмаа дээр хүнийг буулгаач гэдэг ингээд исэн учраас тэ. Гэтэл Есүс аль хэдийн одоо амьсгалуурсан байсан. Тийм учраас түнлөө гизлэн жадалдаг баг. Тэгэхээр энэ гизлүүн жадлна гэдэг нь бол юу вэ гэхээр тэндээс одоо цус ус ингэж гарч ирж байгаа нь бол тий аль хэдийн үгсэн гэдгийг нь бол одоо амнасаа алдсан гэдгийг нь бол илэрхийлэн харуулж өгдөг баг. Тэр энэ бас хуучин гэрээний одоо иш үзүүлгийн үг биелжээд яагаад гэвэл одоо Есүсийн яс нь ерөөсөө хугарахгүй. Нэг ч яс нь хугарахгүй бүтэн үлдэнэ гэсэн тэр амлалт бол цаанаа биелэгдчихэд байгаа. Тэгээ ерөнхийдөө бол ингээд юдэчүүдийн аргаар шитгэх үү эсвэл ромчуудын аргаар цаацлах уу гэх хоёр талдаа ингээд шидэлцээд ирэл. Пилат бол тэн дундаас бол олоод мэдсэн байдаг. За буруугүй юм байна. Тэгээд тэр өөрөөсөө зайлуулах гэдсэн. Тэгсэн чи тэр юдэчүүд үжилдэг бол наа хүн чи өөрийгөө хаан гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр Ромын хааныг эсэргүүцээд байгаа шүү дээ. Хэрвээ Ромын хааныг эсэргүүцээд байгаа хүнийг амьд үлдээх юм бол таа ч гэсэн ер нь хожим эвгүй штэй л гэж хэлдэг баг. Тийм учраас яадаг бол Пилат анхны санаа зорилго нь бол Есүсийг алъя гэсэн бодол байхгүй байсан ч гэсэн юдэчүүдийн үйлдэлтэй нэгдээд хамтраад хоёр талаасаа ингээд оролцоод явдаг баг. Тэгээд Есүсийг загалмаа дээр цовлогдох шийдвэрийг гаргаад ингээд юм цаашаа яваад байдаг. Тэгээд бид нар бас эндээс юу гарч болох вэ гэвэл тэнд эрх мэдэлтэй хүмүүс буюу тэр одоо шашны бүлгийн удирдагч нар одоо Есүсийг устгахыг хүссэн. Яагаад гэвэл тэр сургаалыг нь үзэж сонсож чадахгүйсэн. Үүний дараа Ромын удирдлага яасан. Бас өөрөө өөрийнхөө л хаанчлалыг авч үлдэхийн тулд яасан байвал бас л яг энэ зүйлийг гаргасан. Ингээ хоёр талаасаа нэгдээд Есүсийг загалмаа дээр цовдлох ийм шийдвэрийг гаргасан. Энэ хэсгийг энэ түүхийг яагаад их чухалж ярмаар санагдсан бэ гэвэл ер нь дэлхийн хаанчлалын тогтдог арга барил нь ерөнхийдөө иймэрхүү. Ер нь жоохон амин хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьдаг. Тэндээс унахгүй байх нь л нэгдүгээр зорилго болчиход байдаг учраас. Харин Христийн хаанчлал бол үйлчлэлтээр, даруй байдал дээр, зарц удирдагчийн сэтгэл дээр явдаг баг. Тэгэхээр энэ бол хоёр ялгаатай. Есүс Понти Пилатад хэлдэг байгаа. Чи юудын хаан юм уу гэж хэлдэг байгаа тийм. Миний хаанчлал бол энэ газар дэлхийн хаанчлал биш юм аа гэж хэлдэг байгаа тийм. Тэгэхээр Есүсийн хаанчлал бол газар дэлхийн хаанчлал биш юм аа. Үүгээрээ бол Христэд итгэж бид нар бол их ялгаатай хүмүүс. Бид нар бол Бурхны хаанчлалын иргэд юм. Өөрөөр нэг
улс дотор нэг улс байгуулчих гал те яваад байгаа тийм ойлголт биш юм. Бид бол Тэнгэрийн хаанчлалын иргэд юм. Бид Бурхны үг тушаалыг дагдаг хүмүүс юм. Амен. За тийм учраас энд нэг гайхамшигтай нэг бас нэг илэрхийлэл байгаа. Тэр нь юу гэхээр Христ болвол бүгдийн эзэн хаан болсон юм а гэдгийг илэрхийлдэг. Бүгд хамтдаа Филиппо номын 9-р ишлээс 2-9-р ишлээс хамтдаа харцгаад энд ингэж хэлсэн байгаа. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдэр түүнийг өргөмжилсөн бөгөөд альва нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ Есүсийн нэрд тэнгэр газар дээр газрын доорх бүгд өвдөх сөгднө гэж хэлсэн байна. Гурван янзын орон зай хэлсэн байна. Нэгдүгüрт нь тэнгэртэх гэсэн байна. Есүсийн нэр тэнгэрдэх бүгд өвдөх сөгдөж хүндлэх болно гэж хэлсэн. Бидний эзэн маань бол зөвхөн энэ дэлхий гэдэг гаригийн эзэн биш юм а. Бидний эзэн бол бүх орчлон хорвоогийн орчлон ертөнцийн гариг иргэсийн эзэн баг. Галактикууд бүх одод тэгээ харанхуун нөх гэж хэлдэг харанхуун нөх. Тэрний цаана юу байгааг нь мэддэггүй. Манайхан бас зарим хүмүүс бас ингээд итгэж хүмүүс ярьдаг шүү дээ. Хариг гариг гэж байгаа болов байхгүй болов гэт мэдхгүй би бас мэдхгүй байгаа болов байхгүй болов мэдхгүй. Одоо энд байгаа байхгүйгээ хэлчих бол бас болохгүй. Хувийнхаа итгэлийг хамаагүй ярьчих бас болохгүй. Энэ хүн болго юм ялгаатай үзэл бодолтой учраас. Гэхдээ Библиэд маш тодорхой хэлж байгаа зүйл нь бол Бурхан бол орчлон ертөнцийн эзэн өөрөөр бүх гариг иргэсийн эзэн. Одоо манайх бол нэг галактик л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр маш олон галактикууд байгаа тийм үү. Тэгэхээр тэдний бүгднгийнх нь эзэн бол манай эзэн Есүс аа. Яагаад гэвэл тэр эзэн маань Бурхантай тэгш байхыг санаархахгүйгээр өөрөө хүний дүрийг аваад үйлчлэхийн төлөө ирэх үед нь Бурхан түүнийг гайхамшигтайгаар ингэж өргөмжилсөн баг. Яков номын 4:8 дахь ишлэлээр хэлснээр Бурхан бардам хүнийг эсэргүүцэж харин даруй хүнийг Бурхан өргөмжилдэг юм а гэж хэлсэн баг. Энэ бол итгэгч хүмүүсийн гол барьж явдаг итгэлийн үндсэн зарчмуудын нэг баг. За дээр нь дараа нь хэлсэн баг. Газар дээрх бүхний эзэн бол Есүс гэж хэлсэн. Газар дээр. Энэ газар дээр маш олон хаанчлалууд байгаа. Маш олон эрх мэдлүүд байгаа. Хаан гэж харагддаг хаан байгаа. Хаан гэж харагддаггүй хэрнээ хаанчилдаг эрх мэдэлтэй хүмүүс байгаа. Бүх байр суурь тэр бүгдийн дээгүүр бол манай эзэн байдаг юм а гэдэг хэлсэн байна. Амен. Тэгээд 3 дугаарт нь бидний эзэн Есүс бол газар доорх үхсдийн хүртэл эзэн юм а гэж хэлсэн. Газар доор байгаа буулчлагдсан, үхсэн, хүлээгдсэн, хаягдсан тэр сүнснүүдийн ч гэсэн эзэн юм а гэж хэлсэн байна. Өөрөөр манай Бурхан бол манай эзэн Есүс Христ бүх орчлон хорвоо, газар дээрх, газар доорх бүгдийн эзэн юм а. Амен. За тэгэд бүгдээр хамтдаа нэг зүйлийг бас тунгаан бодож үзсгээ. Тэрний юу гэхээр Филиппо номон дээр Илч Паул энэ хэсгийг яг дурдан хэлэх болсон шалтгаан юу юм бэ гэж Одоо ингээд бас шалтгаан байгаа шүү дээ. Яагаад энийг хэлж? Ерөнхийдөө бол Филиппо номын итгэгч нарыг та нар бие биетэйгээ эв нэгдэлтэй байгаарай. Эв нэгдэлтэй байгаарай гэдгийг хэлэхийн тулд энэ гайхамшигтай зөвлөлийг гаргаж ирсэн баг. Тиймээс хэрвээ Христийн дотор та нарт ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, энэрэнгүй өрөв сэтгэл байгаа бол та нар адил сэтгэж, адил хайртай байж, нэгэн бодолтой байж та нар намайг баярлуулаарай гэдгийг хэлсэн баг. Юу ч амьд санаархал эсвэл ихрэг зангаар бити хий. Харин даруугаар бие бинийгээ өөрөөсөө дээр гэж бодоод бусдын ашиг сонирхлыг хараарай гэж хэлсэн баг. Хүн бүр өөрийн ашиг сонирхлыг харах бус бусдын ашиг сонирхлыг хараарай. Өөр хоорондоо Христ Есүст байсантай адилхан тийм бодолтой байгаарай гэдгийг хэлсэн баг.
Есүс Паул багш маань Филиппотынд хэлсэн энэ утга санаа үг бол өнөөдөр ч гэсэн өнөөдрийн бас итгэгч бидний хувьд ч гэсэн маш их тийм чухал үн цэнтэй даган бодож явах хэрэгтэй тийм сургаал байгаа юм аа. Бид нар энэ хэсгийг за яг Филиппоын чуулганч жоохон дотроо юм нэгдэлгүй байсан юм байна. За бидэрт ч ямар хамаатай байх втэ гэж бодож үзэж болохгүй. Тэгээд дээр нь бас энэ Амьсан баярын бас эзний үгийн цагийг бэлдэж байхдаа би бас дотроо бодоод залбирч ирсэн. Тэрний үхээр Христэд бид нар маань Амьсан баяр гэхээр 4 сард нэг удаатай нэг сайхан халелуя гэл Есүс амьсан гэл тэгэл гадаа гараад явхаараа тэгээд нэг амьсан гэдгээ ч мартчихдаг. Нөгөө нэг аж ахуй юмтайгаа л зуралдаал яваад өгчдөг Тийм бас бидний хувьд бас байж болохгүй байна гэл бас дотроо яг тэр талаас их бодож байсан. Эзэн минь би бас тийм итгэж баймааргүй байна. Тэгээд бас бодсон маа. Тэгвэл яг нэг жоохон манай чуулгантай адилхан бас нэг 30 хэдэн жил болсон ч юм чуулганы хувьд төлөвшсөн чуулганы хувьд чуулган маань итгэгч нар маань ер нь ямар байвал айгүй чухал юм бэ гэд бодсон байна. Тэгээ ингээд бодохоор өнөөдрийн яг энэ хэсгээр гарч байгаа үг ч гэсэн маш гоё үг. Тэрний үгээр өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодол санаатай байгаарай. Би бинийгээ өөрөөсөө дээр гэж хүндэлж байгаарай. Бусдын ашиг сонирхлыг ямар нэгэн зүйл нэг тийм аминч хувийн ашиг сонирхлоор хандаад тэрүүгээрээ бусдын ямиг битгий тэгэрэй гэдгийг хэлж байгаа нь маш их чухал үг юм байна гэдгийг хүлээж авсан байна. Тэгэхээр эв нэгдэл гэж юу вэ гэдэг сэдвлөө ингээд ирэхээр ялтчихгүй яваад ордог. Эв нэгдэл гэж юу вэ? Ер нь бүх цаг үед бол зөрчил бол дандаа байдаг. Хүн төрөлхтөн бол дандаа л зөрчлийн дунд амьдэрсэн. Тэмцлийн дунд амьдэрсэн. Одоо нэг тийм сонгодог үг байгаа шүү дээ. Амьдрал өөрөө тэмцэл юм аа гэж Дэлхийн хаанчлал бол өөрөө дандаа юм зөрчилтөөр тогтцож байдаг. Аристотелийн ус төр гэдэг зохиол байдаг. Тэр ус төр гэдэг зохиол дээр юу гэж хэлсэн гэхээр нэг ийм үг гарт тэр нь. Хэрвээ хүн ингээд явж чадахгүй, хөдөлж чадахгүй мад эрүүл мэндийн байдлаас олж суумгай ийм байсан ч гэсэн хэрвээ тэр хүн ингээд нэг нүдэ ирмэж чадхал юм болол тэр хүн бол ус төрч юм а гэж хэлсэн. Тэгээд их айгуу гот сонирхолтой зүйлтэй. Тэгэхээр ер нь бол нэг тийм ус төрч байх чанар хүн болгонд байдаг байхгүй. Энэ ганцхан тийм ус төрт яваад нөгөө лайм ав хийгээд байгаа тэр хүмүүс л зөвхөн ус төрч гэсэн үг биш. Хүн болгон ус төрч. Гэртээ ус төрч, сүм дотроо ус төрч, ангидаа ус төрч, эсийн бүлэгтээ ус төрч, нэг жоохон тэгэл энэ ингээд тахтай яа тийм энэс жоохон нэг юм байгаа байхгүй гэл иймэрхүү юм бол ингээл байнга л хүн л байгаа газар юусоо явдаг. Тэгэхээр ер нь хэд бол энэ юу үүсгэдэг бол энэ дандаа зөрчлийг үүсгэдэг. Альва нэгэн философч гарч ирэх юм бол уучлаарай. Надаас өмнөөсөн бүх философчид бүгд худлаа байсан юм аа. Одоо би л яг үннийг ярьж байгаа байхгүй. Ер нь ерөөс яг дандаа л ингэж гарч ирдэг. Телевизээр радиоос бид нар сонссон бол ерөнхийдөө тэгдэг Энэ надаас өмнөх бол ерөөс бүгд идэж уусан юм аа. Ганцхан би л станараа цэврэн Тэгээд юу гэж хэлдэг намайг ч алуулдаг намайг зөвхөн үхэл зогсон Гэтэ би шудраг очиж чадахгүй л тэгээд гэл ингээл одоо баян нэг ийм юмд явсаар хагаад бид нар нэг ийм юм бол ингээл нэг баян ингээ сонсоол хараал тэгэл эргээд харахаар бас л яг үндэ бол бас шудраг биш л байдаг тийм биш л байдаг Тэгэхээр зөрчил гэдэг бол зайлшгүй За одоо дараагийн түвшнийг бодож үзье тэрний үхээр бүх цаг үеийн итгэгч нар хоорондоо ямар нэгэн зүйл дээр зөрчилтэй байсан. Ямар нэгэн зүйл дээр санал нийлэхгүй байсан. Эзнийг бол ингэж даах ёстой юм, тэгж даах ёстой юм. Өмсөж байгаа одоо пастрын өмсөж байгаа хувцас бол доошоогоо тэдэн сантиметр байх ёстой юм, эсвэл дээшээгээ тэд байх ёстой юм. Та нар 5 см доош өмсөе гэж үйл бид нар та нартай нийлэхгүй ш. Энэ бол одоо бас Бурхны үгийг айгүй зөрчиж шүү. Энэ ингээд бүх цаг үеийн итгэгчнэр бол хоорондоо ерөнхийдөө бол зөрчилтэй л байсан. Ер нь ингээд бодоод үзэхээр бол зөрчил гэдэг бол ер нь хүний мөн чанар юм шиг байгаа юм шиг бодоод үзвэл. Хүний одоо гэмт бодол
манай чуулганы хувьд ер нь ямар вэ? Бид нар хэр эв нэгдэлтэй чуулган бэ? Би бол манай чуулган бол их сайн боломжийн гэж ховдоо бол тэгж бодож итгэж явдаг. Гэхдээ тэглээгээд бид нар нөгөө хилцэж ярилцах зүйлс нэгч байхгүй гэсэн үг бол биш тий. Бас хоорондоо хилцэж ярилцах зүйлс бид нарт байгаа. Энийг яах вэ? Тэрийг яах вэ? Хэдүүлээ нэг бодолтой нэгдмэл байхын тулд яах вэ гэдэг ярилцах зүйлсүүд бол тодорхой хэмжээнд байгаа. Тэгэхээр Есүс Филиппо хотын чуулганад юу гэж хэлсэн бэ гэвэл та хэд Христийн жишгийг дагаарай л гэж хэлсэн баг. Есүсийн жишгийг дагаарай л гэж хэлсэн баг. Чуулган дотроо та нар Есүсийн жишгийг дагаарай. Тэгээд энэ хэсгийг бүр өргөжүүлээд харах юм бол та нар ажиллаа хийхдээ Есүсийн жишгийг дагаарай. Тэ. Сургууль сурахдаа магадгүй гэр бүл дотроо байхдаа Есүсийн жишгийг дагаарай. Өөр хоорондоо Есүс Христэд байсантай адилхан бодол санаатай байгаарай. Энд чинь их чухал шүү гэдгийг л Паулогч ятгаж хэлсэн баг. Адил бодол санаа, адил хайртай байхыг чухалчилсан. Тэгээд хайр болвол эв нэгдлийн төгс төгөлдөр холбоосон юм а гэдэг. Колосе намын 3:14 дэх ишлэлээр хэлсэн. Хайр болвол эв нэгдлийн төгс төгөлдөр холбоосон юм а гэж. Та бүхэн Христийн үлгэр дуурайлыг дагахдаа өөр хоорондоо байгаа жижиг хэрүүл маргаанаа хойшин тавиарай. Тэгээ би бинийгээ одоо эзэн дотор урамшуулахдаа одоо сайжруулахдаа ч юм уу те тэр хэлж байгаа зүйл чинь цагаа болсон байх ёстой. Бас нэгүсэлтэй байх ёстой гэдгийг хэлсэн баг. Тэгээд заримдаа яг тэгтгэлтэй би бинийгээ шүүмжлэхээр заримдаа бас цагаа болоогоо тохиолдол гэж бас байдаг те. Үнэн. Гэхдээ бас цагаа болоогоо тохиолдол. Заримдаа цагаа олчихсан. Тэгээ яг л энэ тухайн цаг үед л яг л хэлэх ёстой. Гэхдээ яг үнэн юм уу гэж бодоод үзэхээр бас те бас үнэн биш юм шиг те. Тийм тохиолдол. Тэгээ би бас олон жил ингээд бас сумынхаа пасторуудын номлолыг ингээд сонсож ирсэн. Тэгээд Түмэн пастортай бас нэг зүйл бас их баярлж явдаг юм а. Тэр нь юу гэхээр за би нэг жилдээ нэг удаа одоо энэ сэдвээр заавал ярих ёстой гэж яагаад ярьдаг. Тэгээд одоо миний санаж байгаагаар өргөлөө өргөх ёстой шүү гэж яагаад нэг ярьдаг тий. Гэр бүл бол салж болохгүй шүү гэж яагаад нэг ярьдаг тий. Чуулган эзээч ижил өснгийг бол дэмжихгүй шүү гэж яагаад нэг ярьдаг. Тэг яг хоо цагаа олох үнэн байх гэдгийг бас боддог бах тий. Тэгтээ бол чуулган бас энийг бас тодорхой цаг хугацаатаагаар баян сонсож байх нь бол их чухлаа гэж бодож итгэж явдсан. Филиппо номын хэлж байгаа нэг их гой санаа бол юу гэхээр аминд санаархал ихэрхэг зан хувийн ашиг сонирхлоо орхих ёстой гэдгийг хэлж байгаа. Ерөнхийдөө бол эв нэгдэл хизээч одоо тий аминч тийм хувийн ашиг сонирхол дээр тогтох болцоо байхгүй. Энийг л аюулсаа ойлгосон. Хүмүүс яадаг вэ гэхээр бүгдээрээ эвтэй байцгаая л да. Тий. Эв нэгдэлтэй байцгаая даа л гэдэг. Ерөнхийдөө бол манай Монголын одоо утга одоо түүхэн одоо бичгүүдийг ингээ бодоод үзэх юм бол нууц тавчаач юм, алтан тавчаач юм энэ бичгүүдийг бодоод үзэх юм бол эвтэй байя гэдэг санаа бол маш их гардаг. Гэхдээ тэр санаа юун дээр гардаг вэ гэвэл ганц ганцаараа байх юм бол дайсандаа ослогдоод эзлэгдэж шүү. Ах захтай байхгүй бол дайснаа ялж чадахгүй шүү гэдэг санаа бол тийм санаагаар бол айгүй ингэж явж гарч ирдэг. Тэгээд бодоод үзэхээр тэрийг дагаад ерөнхийдөө өнөөдрийн ч гэсэн манай нийгэм дээр яг юу их гараад ирдэг вэ гэхээр эвтэй байшүүл гэдгийг яриаддаг. Тэгээд ирэхээр одоо өөр бодол санаатай байж болохгүй гэдгийг нөгөө талаараа шууд үгүйсгдэг л дээ. Өөр юм жоохон ярих гал те шүмжлэх гэл ирэнгүүт яадаг вэ гэл те чи бити Христэд итгэгч нарын эвийг одоо алдагдуулаад байл та. Дугуй байлтаач те. Ахан дус нар хамт байх гоё штэ те. Эвтэй байх нь гоё штэ те. Би өөрөө бас ингээ христчэн ахан дусныхаа дунд одоо чуулганы пасторуудын ийм үг айгүй удаан сонсч ирсэн баг.
Үгүй амнаа бидний энэ яриад яваад байгаа чинь те бод амьдрал дээр нийцэхгүй байгаа юм биш үү? Хэдүүлээ ингэмээр байна шүү дээ. Ба наа хүн чинь буруу юм хийгээд байгаа юм биш үү те? Энэ үнэ жоохон сахилгажуулах хэрэгтэй юм биш үү гэж хэлэхээр тэгдэг байхгүй. Чи энэ Христийн биеийн эм нэгдэл жоохон саад болоод байна те. Эвтэй байх хэрэгтэй. Дугуй хижил та те. Чамаас ах пасторууд ингэж байгаа юм биш үү те? Гоё ингэ явж байгаа юм биш үү? Тэгээ энтэй маш их толгорд. Тэгээ бодод төсвөр манай Монголын улс төр ч гэсэн бас айгүйх тэгж явдаг шүү дээ те. Нөхдүүдээ эвтэй байна шүү. Гэтэ тэр цаад санаа айгүй муухай аюугаар тэгэл тэр нь тэндээс завж байгаа ягээл тэр нь тэндээс тендерээ аваад тэр нь эндээс ингээл тэгэл бүгд гоё эвтэй те. Тэгэл гоё ингээл те хин ч нэг муулахгүй хардахгүй телевизээр юм ярихгүй ярих юм бол өчигдөр тэр нэг намын эв нэгдэл эвтэх гэдэг шүү дээ те. Ингэж байгаад одоо өөр улсын хоол болоод хэдүүлээ яах юм? Хэдүүлээ гоё эвтэй байл та. Тэгээ өнөөдрийн эзний үг бид нар бас өндөр айгүй ятгаж байгаа нэг зүйлийг бол тэгж бодож байгаа. Өөр бодолтой байна гэдэг бол буруу зүйл биш. Ярьж дуурж ийн гэдэг нь буруу зүйл биш. Яг тэгвэл дандаа даргын зүв байх бас боломжгүй. Дандаа тэр дарга ангийн зүв байх боломжгүй тий. Энэ хилцэж явах хэвээр ярьж явах хэвээр тий. Сайн моос одоо тий энэ зүйлүүдээ гаргаж явах хэвээр. Гэхдээ ганцхан шалгуурлага байхгүй. Гэхдээ энийг хийгээд байгаа нь амин үеийнхээ ашиг сонирхлын төлөө хийгээд байгаа юм уу? Хувийнхаа ашиг сонирхлын төлөө хийгээд байгаа юм уу? Эсвэл сэтэл нь олон нийтийн төлөө яваад байгаа юм уу? Бүгдээрээ сайхан байхын төлөө яваад байгаа юм уу гэдэг л хамгийн гол сэтлийг ялгаа болчиход байгаа. Тэгэхээр амин хувийн ашиг сонирхол ихэрхэг зам дээр бол хязээж эв нэгдэл тогтохгүй. Тэгэхээр Христэд итгэгч нарын хувьд бид нар эв нэгдлийг байгаа газар болгондоо авч явъя гэх юм бол тэнд амин хувийн сонирхлоо хойшин тавьсан. Гэтэ амин хувийн сонирхол гоё юу? Гоё штэ нэг бодлын. Тэгээ бас муухай гэж болохгүй. Тэгэх юм бол бид нар айгүй тийм нөгөө юу болчих гээд байгаа байхгүй. Бас асуудал. Амин хувийн сонирхол чинь өөрөө өөртөө л гоё тийм үст тэ. Хүн чинь өөрөө өөрийнхөө амьдралыг гоё байлгаад тэ. Амар гоё юм кафта ингээд гоё тэ. Өөрийнхөө цагийг мөнгийг удирдаа тэ. Ер нь бас нэг талаараа хүн бас ямар нэгэн зүйлээр зарцуулах амьдралаа өдөртөх хэрэгтэй шүү дээ. Амин ч байх бол бас их зүгээр гихтээ ганцхан л асуудал. Энэ амин ч хүслээ тийм юм байхгүй юм шиг ингэж харагдуулж байгаа. Энэ бол нийтийн төлөө юм аа. Бүгдээрээ сайхан байхын төлөө ингэж байгаа маа гэж ярих юм бол тэнд эв нэгдэл байх ямар ч боломж байгаа юм. Өнөөдөр Монголыг сөнөөж байгаа зүйл юу юм бэ? Эсвэл авилга ашиг сонирхлын зорч шүү дээ. Монголыг эв нэгдэлгүй байдал сөнөөж байгаа юм уу? Үгүй шүү дээ. Уучлаарай үгүй. Харин ч үжилчих ёстой байхгүй тий. Харин ч энийг ярих ёстой байхгүй. Зүгээр нэг даргаас айгаал за энэ авилгыг нэлчилчүүл ингэчнийг л айх юм бол манай бас сэзээж өгч чадахгүй байхгүй. Тэнгүүд юу нэг тамийн тогооны үлгэрийг ярихдаа тэгдэг байхгүй. Эвгүй учраас л ингэж байна гэдэг. Үгүй. Амин ч үзэл байгаад байгаа учраас тэр авилгадаа үгүй гэж хэлж чадахгүй байгаа учраас ашиг сонирхолтой үгүй гэж хэлж чадахгүй байгаа учраас л манай ус доошогоо ингээд хөмөрцөн тоогоо шиг тийм болчиход байгаа шүү дээ. Амен. Хамгийн төгсгөлт нь хуучин гэрэн дээр гардаг Йосефийн түүхийг хуваалцмаар байна. Тэгээд өнөөдрийн эзнийг бас хуваалцааг дуусгая гэж бодож байна. Ер нь хуучин гэрэн дээр Есүс Христийн амьлалтыг одоо бухтан мэдчилж байсан, итгэл дотроо зогсож байсан олон итгэлийн бааtruуд Йосеф, Мөсе олон. Энэ одоо Йосефийн талаар бодож үзье гэж бодож байна. Йосефт ямар итгэл найдар байсан бэ гэвэл хэрвээ хожим нэг өдөр би Египтийн ерөнхий сайд байхаа болоод нас барах үед энэ ард түмэн бол тийм хамгаалагчгүй хоцрох бол тий хамгаалагчгүй хоцрох бол тэр үед бурхан энэ ард түмэнд туслах болно гэсэн тийм итгэл үнэмшлээс. Тийм учраас тэр Израилийн хүүдэд юуг загссан бэ гэвэл та нар эндээс явахдаа миний ясыг аваад яваарай гэж хэлсэн байна. Тэгэхээр Йосеф бол бас Авраам болон Исаак, Яаковд өгөгдсөн амлалтын нэгэн хэсэг нь бол би юм а гэж тийм итгэсэн итгэл бол түүнд байсан байна. Тэр бас ирж байгаа амлалт, ирж байгаа месиад бас итгэж байсан юм а гэдгийг бид нар бас эндээс харж байна. Тэгээ энэ үгийг яагаад хэлэх болдгоо гэхээр ах нар нь очиод түүнээс уучлалт гуйдаг л та. Одоо
уучлаач ээ. Аавыг нас урсны дараа те манай үр хүүхдүүдийг битгий шийтгэж, биднийг битгий шийтгэж, амьд үлдээгээч гэж хэлдэг. Тэр үед Йосеф юу гэлдэгвэл та нар надад бол муу юм хийхээ хувьд бол хийсэн. Тэрийг чинь би ингээ бүх насныхаа туршид те дотроо тээж, гомдож те тэмцэлдэж те ингэж явсан. Энэ бол үнэхээр амаргүй байсан надад. Тэг үнэхээр Йосеф бол үнэхээр амаргүй байсан. Ямар сандал төрсөн эхнийхээ хүүхдэд тийм нэр өгч байгаа шүү дээ. Ер нь санаа нь бол те өнгөрснийг мартъя л гэсэн утгатай тийм нэр өгч байгаа шүү дээ. Хоёр дахь хүүхдэд бол үр жимстэй байдал гэсэн ийм нэр өгч. Гэтэ Йосеф хэлж байгаа нэг аюу гой зүйл. Тэрний өгөхөөр яг та нар хормоо хийсэн. Гэхдээ бурхан наа хормоо өгч өөрчлөөд бүх нийт ард түмнийг аврахын тулд бурхан өөрийнхөө төлөвлөгөө боловсруулсан байсан юм байна. Би бол тэр төлөвлөгөөний л нэг хэсэг юм байна. Ингэж хэлээд Йосеф ерөнхийдөө Эхлэл номын 50 дугаар бүлгээр дуустдаг. Залгаад Египтээс гарсан ном эхлэхэд бол аль хэдийн 400 орчим жил өнгөрцөн байдаг. Тэгээ үнэхээр Йосефийн одоо зөвгнөн хэлсний дагуу яадаг вэ гэхээр одоо Йосефийг мэдхгүй Египтийн хаан гарч ирээд одоо аймагчлан геноцид маягаар Египтчүүдийг устгахын төлөө ажиллаж эхэлдэг байна. Гэхдээ тэр үед бол бурхан өөрийн ард түмнээ санаад Мосег босгож те авардаг байна. Тэгэхээр хуучин гэрэн дээр яг Есүстэй маш ойролцоо нөхцөл байдалд ороод ямар ч гим зэмгүй байсан цэвэр зүрхсэтгэлтэй хүн хинбэ гэдэг юм бол яг л Йосеф баг. Йосеф бол Есүст бас яг нэг адилхан тийм чанар зүйл байгаад байдаг. Одоо хүмүүн талаас авсан баг те. Тэрний үгэл яг тэр нэг амин хувийн ашигч байдлаа хойшин тавиад те. Йосеф ч гэсэн те би Египтийн ерөнхий сайд болцсон те. Та нараас одоо сайхан өшөөг аавъя те. Та нар одоо те мөргөх хэрэгтэй, сөгдөх хэрэгтэй те. Игэх айгүй тийм боломж байсан байхгүй. Тийм байр суурь. Гэтэ тэр даруугаар юу гэж хэлсэн бэ? Би худалдагдаж зарагдсан ч гэсэн энэ бол миний амин сонирхол биелэгтэй биш юм аа. Харин энэ ард түмнийг бурхан харах болно гэдэг хэлсэн байна. Есүсийн хувьд ч яг ялгаагүй. Тэр худалдагдахаа мэдчихсэн, оролтонд орохоо мэдчихсэн. Тэгээд амьлах үедээ те өөрийнхөө дагалдагчныг бүгднгийн дуудаж гаргаж ирээд босгос сэргээсэн. Ер нь одоо нэг тийм жоохон эрдэм мэдлэггүй тэгээд дээр нь одоо жоохон нэг тийм одоо хэцүү бүлгээс гарсан хүмүүс шүү дээ. Есүсийн дагалдагч нар одоо Паултай харьцуулахад ч юм уу хэцүү шүү дээ. Петр болон одоо Йохан бусад хүмүүс бол тий. Тэгээд тэр хүмүүс гинт ингээд алга уруулж байгаа юм шиг ингэж өөрчлөгдөнө гэдэг чинь Есүс амьдсан учраас л тэгж өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тэрнээс зүгээр л тэд амьдрал руугаа ингээл явна. Өөр ямар ч арга байхгүй. Харин Есүс амьдсан учраас тэд ингэж байсан. Гэхдээ амьдсан эзэн өөрийн амьдралтын хүч чадлаа өөрийнхөө хүмүүстэй хуваалцсан баг. Тэгээ зогсохгүй юу гэж хэлсэн бэ гэвэл надад итгэдэг хүн миний хийснийг хийн. Тэгээд дээр нь надаас илүү хүртэл хийх болно гэж хэлсэн баг. Тэгэхээр энэ цаг үеийн Улаанбаатар хотод амьдарч байгаа, Монгол улсад амьдарч байгаа Христ итгэгч бидний хувьд Есүстэй адилхан, Йосефтэй адилхан бодол санаатай байцгаая. Юмны төрөнд амин хувийн ашиг сонирхлоо биш те. Нийтийн ашиг сонирхлыг бас олж харцгаая. Өөрийнхөө одоо үйлчлэлтэй, ажилдаа те өөрийнхөө хийж байгаа зүйлс дээр нэрэ бидний ашиг сонирхол юу юм бэ гэдгийг бодож үздэг. Түүний төлөө бас хамтдаа залбирдаг байцгаая. Яагаад гэвэл залбирх үед эзэн гарцыг нээж өгдөг. Бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ л хэдээр залбирлаас хүчтэй зүйл байхгүй гэдэг. Залбирлах үед үнэхээр бурхан ажиллаж эхэлдэг. Бидэнд залбирх үүрэг хариуцлага бас бидэрт байгаа юм аа. Амен. За, Есүс амьсан. Амен. Амен. Эзэн та бүхэнийг болтугай. Есүс амьсан. Тэр амьд байна. Хамтдаа эзэн бурхандаа зориулан авчирсан өргөлөө өргөх цаг бидэнд байна. Баяр хөөртэйгээр дуугаа дуулан эзэн бурхандаа зориулан авчирсан өргөлөө өргөцгөөё.